Монгол Ардын намаас ардчилсан намд засгийн газарт хамтарч орох албан санал өгөөгүй ч улс төрийн хүрээнд сайд өгөх яриа гаргасан байна. Харин ардчилсан нам эрх баригчидтай хамтрах бус сөрөг хүчний байр суурин хадгалж нийслэлийн их хэмжээний төсөв мега төслүүдэд хяналт тавина гэдгийг мэдгдсэн байна. Тиймээс ойрын үед улс төрийн гол маргаан сайдын суудал биш харин төсөв мөнгө авилгын асуудал дээр төвлөрнө гэх байр суурийг ардчилсан намаас илэрхийлээд байна. Монгол Ардын намын доторх үйл ойлголцол фракцийн зөрчил гүнзгийрч болцсохгүй энэ үед ардчилсан намыг засгийн газарт хамтруулах тухай улс төрийн туршилт яригдж ирсэн нь эрх баригч хүчин дотоод доктортой байдлаа хадгалах гарцааж эхэлсэнтэй холбоотой гэж харж болохоор байна. Тэр дундаа ардчилсан намд 7 сайдын суудал өгөх, цаашлаад улсын хурлын даргын албан тушаал санал болгож болцсохгүй гэх мэдээлэл нь парламентын дотоод тэнцвэр өөрчлөгдөх эрсдлийг илтгэж байна. Гэвч ардчилсан нам эрх баригчдын хариуцлагыг хамт үүрхээс татгалзаж сөрөг хүчний хяналтын үүргээ хадгалах сонирхолтой байна. Хамтарсан засгийн газар 2025 онд огцорсны дараагаар ардчилсан нам бол сөрөг хүчнийхээ байр суурин дээр үйл ажиллагаагаа явуулна гэдгээ ард түмэндээ мэдгдсэн байгаа. Энэ байр суурин дээрээ бол байгаа гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр энэ хэвлэл мэдээллийн хэрэгсүүлгүүдээр яваад байгаа энэ мэдээ сурчилгаа тэгээд их хурлын гишүүдээс аваад байгаа ярилцлагуудад бол бүрэн дүүрэн эцсийн хариуг өгж байна. Ардчилсан нам бол засгийн газарт орохгүй тийм саналж бас ирээгүй байгаа гэдгийг хэлэх ёстой гэж ингэж бодож байна. Ардчилсан намын сүүлийн жилүүдэд Монгол Ардын намыг авилгад дидэгдсэн 10 жилийн гол шалтгаан гэж шүүмжилж ирсэн. Хэрвээ одоо хамтарсан засагт орвол өөрсдийн өмнөх улс төрийн шүүмжлэлээ үүсгэсэнтэй адил харагдах эрсдэлтэй. Ялангуяа эрх сонгуулийн мөчлөгийг харвал сөрөг хүчний орон зайг хадгалж үлдэх нь ардчилсан намд илүү ашигтай стратеги гэж тооцжээ. Нөгөө талд эдийн засгийн асуудал ардчилсан намын мэдэгдлийн голд орж ирлээ. Хотын төсөв 2015 онд 1 их 80 төгрөг байсан бол өнөөдөр 5.8 их 80 төгрөг хүрсэн нь эдийн засгийн өсөлт гэхээсээ төсвийн хяналтгүй тэлэлт гэж шүүмжилж байна. Сөрөг хүчний зүгээс бол бид нар энэ том төслүүд утаа төгжрлийн асуудлыг шийдэх нь зүйтэй. Гэхдээ хийж хэрэгжүүлж байгаа энэ төсөл хөтөлбөр нь өөрөө нээлттэй байх ёстой, шударга зарчим дээр хийгдэх ёстой, авилга хээлх хуулийн асуудалгүй байх ёстой гэдэг энэ зарчим дээрээ нийслэл болон аймаг орон нутгийн байгууллагууд нь бонд гаргадаг, давхарцсан төсвийн үйл ажиллагаа явуулдаг зүйлүүд дээр хяналттай хийгдэх ёстой гэсэн ийм байр суурийг барьж байгаа. Ардчилсан нам эдийн засгийн сөрөг хүчний дүрд төвлөрөх стратеги барьж байна. Хит том төр, хит өндөр төсөв, өндөр авилгын эрсдэл гэсэн шумаар эрх баригчдыг шахах, улс төрийн тактик хэрэгжүүлэх төлөв харагдлаа. Тэдний төр хувийн хөвшилтэд өрсөлдөх ёсгүй гэсэн байр суурь нь либерал эдийн засгийн үндсэн философи дахин сэргээх оролдлого. Тэмдээч төр бүх салбарт орсон энэ үед хувийн хөвшлээ эрхжүүлөө, хөрөнгө оруулалтын орчны асуудлыг улс төрийн гол сэдэв болгох сонирхол ардчилсан намд илүү байна.